Сайн байцгаана уу хүүхдүүдээ, та нартай шинэ 7 хоногийн мэнд хүргэе. За бүгдээрээ биерийн тгийн хичээлээ үргэлжлүүлцгээе. За өнөөдөр завжит, жалжгар болон сэрээ эвэр төсгүүдийг биерээр бичих аргыг мэдэж бичиж сурцгаана. За юун түрүүн босоо буюу уран бичгээр биерээр бичихтэй хэрхэн бичдэг вэ гэдгийг сэргээж харъя. За эрхээ 7 овор дунд хуруугаар чимгэж барих ба бугуй гар цаасанд хүрэхгүй хөндөй байдаг. Монгол уран бичлэгэнд орны усан будгийн зураг зурхад ашигладаг техниктэй ингээд илүү төстэй байх нэ. За хуруу бүр үүрэгтэй байгааг та хэд маань дэлгэцэн дээрх зурагнаас харж болох нэ. За бүгдээрээ завжит үсэг буюу эс үсгийг хэрхэн бичдэг вэ? Эхэнд, дунд, адагт ордог 3 хэлбэр байна. Тэгэхээр завжит буюу эс үсгийг биерээр бичихтэй эхлээд биерээ зохиод завжийг гаргаж татахдаа дараад шүдийг гаргахтаа биерээ өргөнө. Үсэг хооронд холбож байгаа нурууг ямагт дарж ичвэл бичвэр илүү тод бадрангуй харагдана гэж. За дараагийн үсэг бол мэдээч иш үсэг. Тэгэхээр иш үсэг бол эстэй маш төстэй. Ганц ялгарах зүйл бол хурц үнцгийн дээр болон доор байхаар үсэг хооронд байгаа энэ хоёр хос тусал байгаа. За давхар туслыг бичнэ. За жалжгар эвэрт үсэг буюу жээзээ үсэг байгаа. Эхлэл хэсгийг зохиод жаахан эргүүлж өнцөг үүсэхгүйгээр дугуйруулан бичвэл уран харагддаг. За энэ үсэг иш үсгнээс эхлээд үгийн адагт дэвсгэрлэж ордгоо та хэд маань бас надаар хэлүүлтгүү мэдж байгаа баха. За дараагийн үсэг буюу сэрээ эвэрт буюу ч үсэг байгаа. Үсгийг бичихтэй эхлэл хэсгийг зохиод нуруугаа доош үл ялэг урт татвал илүү сайхан харагдана. За энэ нуруу болоод энэ хоёрын хоорондох харьцаа ер нь 45 градус байвал илүү гоёмсаг харагддаг гэдэг. За тэгээд үсэг хооронд холбож байгаа нурууг л мөн л адил дарж бичвэл бичиг илүү гоё болтгоо. За та бүхэн саяны харуулсан дарааллын дагуу өөрсдөө 5 шугамтай цаасан дээр дуурайан бичиж мөн бүтээлүүд уншиж дуурайж бичиж үзээрэй хүүхдүүдээ. За анхаарал хандуулсанд баярлалаа.